Баянгол дүүргийн 9-р хороонд 2025 онд хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган иргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 9-р хороонд хийсэн бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг тоомлон хүргэж байна. Фасад засвар. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 8 хорооны 13 байрны фасад дулаалгын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 9-р хороонд телевизийн 33 дугаар байрны 400 м квадрат гадна фасад засвар болон дээрх байрны дээврийн борооны ус зайлуулах хоолой солих ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэв. Тохижилт. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 18 хорооны 24 байршилд тоглоомын талбай тохижилтын ажил хийсэн бөгөөд энэ төсөл арга хэмжээний хүрээнд 9-р хороонд өндөрлөгийн буюу давааны 1-2 дугаар гудамжны хүүхдийн тоглоомын талбайн засвар шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэлээ. Ингэхдээ сүүдрэгч, савлуур, гулсуур засах, саксны талбайг шинжлэх, тоглоомын талбайн хашаанд ногоон байгууламж хийснээс гадна мод тарьж шинээр хогийн сав байршууллаа. Мөн тус хороонд байдаг үерийн далан дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хамгаалах хашлах суурилуулснаас гадна сот руу гардаг хэсэгт авто зам, явган хүний замыг тусгаарласан 600 м хашлагыг стандартад нийцүүлэн суурилууллаа. Боловсрол. Баянгол дүүрэгт энэ онд нийтдээ 13 сургууль 31 цэцэрлэгийн дээвэр цахилгаан сантехникийн засварын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 9-р хороонд ерөнхий боловсролын 146 дугаар сургууль, 133 дугаар цэцэрлэгийн цахилгаан засварын ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэв. Гэрэлтүүлэг. Баянгол дүүрэгт 2025 онд 12 м-ийн өндөртэй 10 тал бүхий 26 ширхэг цамхагт гэрэлтүүлгийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар суурилуулж дуусгалаа. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 9-р хороонд 617 дугаар худаг, 636 дугаар худаг, сотын 2-2-ын тоглоомын талбайгээд нийт 3 байршилд гэрэлт цамхаг суурилууллаа. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.